ээж маань буур одоо Завхан аймгийн Урган сумаас 1800 км газар манай ээж хоёр гэр нүүлгэж авчирж өгч хүүгээ. Тусад маанхуудаа гаргачихлаа. Тий. Манай компани ч нөгөө тухайн үед онгоц цор гэр бүлийн авчирдаг байл. Завханаас хотод онгоцоор ирээд хотоос наашаа энэ манай уурхай онгоцоор ирээд. Энд чинь үрсэн ийм байшин бол жогоон сум байсан юм чи. Ийм эзгүй газар уурхай ч юм хороол маань төөр холоод. Тэгээ алхдаг. Тэгээ ийм газар амьдрын гэж юм байх уу гэж анх асуужсэн. Тэгэл одоо тэгэл хойлоо чи натаа амьдрал гэж байгаа бол энд амьдрын штэ гэж. Тэгээ манай хүн 8 сард нь ирээд мөрөдөл сургуульд очлоо. Одоо бас аманд хүртэж илдэ. Ажиллаж байгаа дуугч юм багш. Энэ жил бас манай хүн чинь анхудаа анги даасан багш авч нэлээд баяртай хавцаад өгч. Тэгээ одоо энэ дээд манайх чинь 3 хүүхэдтэй боллоо. Манайх том маань нутагта 10 онд орсон нутагта бага 2 маань зорсоош гарсан. Тэгээ ингээд ам бол тавуулаа ажиллаж амьдарч байна да одоо. Байгууллагад бол 20 жил болж байна. Анх уурхайн үйл ажиллагаа эхлээд 2008 онд ирэхэд бол одоо зохицсон сум маань 2000 гаруй ухаантай байсан. Шинэ төслүүд, шинэ уурхай, тогтвортой орон нутгийн үүдийг хөгжлийг дэмжин хөтөлбөрүүд хэрэгжүүлсэний үр дүнд бол зохицсон сум маань өнөөдөр 12000 гаруй ухаантай болсон байна. За үүнээс бол одоо манай үндсэн ажиллагсад гэх юм бол 2800 байдаг. Үүний маань тал хувь нь Өмнөг аймгийн иргэд байдаг. Ажиллагчдыг шилжин суурьшуулах, бодлого хэрэгжүүлэх нь ямар үр дүнтэй байдаг вэ гэхээр ажиллагчид өөрийн одоо гэр бүлийн хамт Өмнөг аймагт ирж амьдрах, тав тухтай орчинтой байх, гэртээ харих, одоо гэр бүлтэйгээ хамт байх нь бол асар давуу талтай байдаг. Хамгийн гоё юм нь болохоор тийм амаараа болон ямар ч юм санаа зовох юм байхгүй. Тэгээд гэртээ дуртай юм хийгээд гадаа хорсны ажиллах нь хамгийн гоё санагддаг. Чөлөө цагаараа болохоор биерэн бичгээ бичих ч юм уу, ширээний теннис тоглох тиймэрхүү зүйлсийг хийх туртай. Тэгээ бас найзуудтайгаа хамт гараад гадаа хөл мөл байд газрын теннис тоглох бас туртай. Цэцэдээ ёстой 2 хаашцаг ааруултаа ирсэн манай цэцгийн ард түмхэн ер нь намайг мэдэх баг. Анх ерөөсөө ааруул зараал цагаан эдээ зараал ихсэн. Тэгээд ойн зурвас байгуулагдсанаас хойш хүмүүс аягүй сонирхолтой ногоо их тарьдаг байсан байхгүй. Тэгээд одоо борлуулах ажлыг ногоо зарлж эхэлж байхад аягүй хурцлдаг байсан. Тэгээд аль болох бүгдээ авч зарахыг борлуулахыг маш хичээд ажилладаг байсан. Тэгээд одоо тэрнээс хойш манай он зурвас аягүй гоё болж штэ. Модыг маш олон төрлөөр тарьж байна. Өстой яг аягүй гоё том болсон байгаа. Очоод яхад бол бүр нэг хангаад очиж юмсаг аягүй сайхан байдаг. Эхлээд би ногоо цагаатаа зардаг байсан бол сүүлдээ цэцэг ногоо руу орсон. Цэцэг ногоо зардаг болсон. Бүр мод зармаар санагддаг байсан. Одоо тэр болон тарьж байгаа хүмүүсээгаа багаж тоног төхөөрөмжийг нь бүр авчирмаар санагддаг болсон. Ингээл цаашлаад байдаг болсон. Ер нь бол бас гар урлал хийдэг хүмүүс аягүй их болсон шүү дээ. Манайд чи давсаар юм хийж байна, лаагаар юм хийж байна, зурж байна, одоо жазлж байна. Энэ болгоныг одоо бас наашаа хамтраад ажиллахыг маш хичээж байгаа. Ерөнхийдөө аягүй их дэмжиж ажиллахыг маш хичээдэг. Одоо энэ хараа ингээ булганы сорт ингээ одоо хүмүүс энүүгээр хэлбэрээр нь булганы сортын бамбар ингээ мэддэг болохоос аягүй гоё ургуулдаг болчихсон. Энэ шинжүү хараа бүр ялгахтааргүй. Ийм гоё том ингээ ургуулдаг болчихсон.
чинж өвөрсөйгөө сортоор нь тарьдаг болчиход байгаа манай хамтраа. Энэ юу цагч анх бас тариал ургуулж чадахгүй янз бүр талдгаас одоо юу цаас ялгахдахгүй ургуулдаг болчихсон байна. Одоо шивга одоо бүр брэнд болж штэ манай зурсан шивга. Энэ хөрсний юу бас байдаг баха ам чанар шал өөр. Эхлээ булганых гэж шуурдаг байсан бол одоо өмнө говийн шивгааг амар дуртай. Энерджинс компани хот уурхайн хүрээнд ногоон байгууламж ойжуулалт модулжуулалтын ажлыг бас нэлээд хийж хэрэгжүүлдэг үйл ажиллагаа гэсэн цагаас хойш. Тухайлбал бид нар 2011 онд Цэгцэл сумын хойд 7 км зайд 23 га талбайд ойн зурс байгуулах ажлыг хэрэгжүүлсэн 11 онд. За одоо тэр ойн зурс маань 10 хэдэн жил болоод тарьсан модцог маань өсч үржээд явж байна. За тэр тухайн ойн зурсын нэг онцлог бол зөвхөн мод тариад орхидоггүй. Дунд нь одоо нөгөө нутгийн иргэд компани ажиллаж хүнсний ногоо тариалах боломжийг олгосон. Ийм уламжлалтай. Ер нь бол зүгээр мод тарьсан талбайг одоо усалж арчлах, урт хугацаанд одоо үр өгөөжтэй байх юм тул заашгүй эзэнтэй байх, тэндээсээ нутгийн иргэд нь үр өгөөжтэй байх. Тийм одоо зарчим буюу одоо нөгөө мэргэжлийн хэлбэр бол аграа аж ахуйн хэлбэртэй байх юм бол илүү урт хугацаанд өргөж боломжтой. За яар компани болохоор ерөөдөө бол дандаа тийм урт хугацааны өргөжтэй байх төслийг хэрэгжүүлдэг. За тэр төслийн маань нэг нь бол одоо ойн зурс төсөл байгаа. За ер нь бол уурхай нөхөс хэрэглэлтийн ажлыг одоо хаагдсны дараа биш уурхай үйл ажиллагаа явж явах хугацаанд бүр эхлэхээс өмнө төлөвлөлт урт хугацааны төлөлтийн дагуу явж идэг. Тухайлбал ER бол 2009 онд модулжуулдаг нөхөс хэрэглэлтийн талбай байгуулад ирээдүйд нөхөс хэрэглэлтээ ер нь яаж хийх юм бэ гэдгээ одоо хөдөө аж ахуйн сургууль за мөн олон улсын байгууллагатай хамтраад урт хугацааны төлөлт гаргаад туршилт хийгээд туршилтынхаа үр дүнг одоо бид нар ашиглаад нөхөс хэрэглэлт хийгээд явж байна. Одоо эрчүүд төлөөрөнд дандаа л барбар руу ордог болсон шүү дээ. Үсэндээ анхаардаг залуучууд л хэл. Шаалж авч одоо залуучуудын нугасаа барбар ер нь сайн мэддэг болсон болохоор. Үйлчлэгчэр нь айгүй их тоог бол хэлж мэдгүй наа. 500 зам байгаа. Бараг 60% нь уурхай ажилчтай байдаг. Уурхайг нь ростроор ажилладаг хүмүүс. Миний нөгөө төрж өссөн газар энд болохоор тэгэл нутагтаа ирж ажиллаж амьдрах гал нааш ирсэн дээ. Тэгэл одоо энэ дэрэл энэ ажлаа тогтруулахдаа бүх зориулсан да. Стартап яваад асуудалтай зүйлсээс мага болоод гарсны трейдинг бол шинэ трейдинг шастан жид явах хэрэгтэй. Замун фьючер доолтой бас нэг юм чигээр тавьсан байна. Тийм ч бас манайх доо энэ шинэ чинь явж байгаа юм. Ихэнх нь бүрэн жоо маяг байх мөн дээрээс үзэх фактаа. Аюулгүй стратеги тоо. Хамсаа. Хатын 785 гэдэг техник байгаа. Одоо энэ техник дээр болохоор хөдөлгөөр солих ажил явагдаж байна. Одоогоор л хөдөлгөөрөө авцсан. Одоо swap хийх тоног ажил хийгдэж явж байна. Энэ болохоор хөдөлгөөрийн торк конвертер буюу төвч дамжуулах ангийн ногоо. Энэ бол шинээр солигдохгүй. Тэгэхээр энийг аваад шинэ хөдөлгөөр дээрээ одоо тавьж өгсөрнө гэсэн. Амтракт процесс одоо дундийнх нь болно. Миний доор 777 байгаа.
Тэгээ дээр нь 793 гэдэг анх байгаа. Тэгээ энэ машин дизель хөдөлгөөртэй. 93 бодиго өргөд бол 18 м өндөртэй болдог. За ер нь дөрөвдүгээр засвар ПМ үйлчлэгээ байнга орно. 500 мянга 2000 гэсэн татамжтай. Эдгээр болохоор цаанаасаа одоо сэгдаад сэлмэн дэлгэн болохоор цэцэрд ордог байгаа. Тэрийг бол их зургээр л олчлоо явж байна. Үйлчлэгээ нь бол ерөнхийдөө тос солих, фильтр солих үйлчлэгээ хийж байгаа. Тэгээд нэмэлтээр одоо үзлэг хийгээд асуудалтай хүн байх юм бол тэрийгэ захиална, машин олоод жилбээ захиалаад тэгээд ер нь янзлаад гарнаа л гэсэн. Урд нь бол хотод бас байсан. Тэгээд энд ирээд нутагтаа ирээд бас 10 онд ирээд 11 оноос хойш одоо энэ хүртэл таксинд л явж байна да. Намайг ирэхэд бол яг ч нэг тийм сайн ч хөгжсөн газар биш л байсан. Одоо ч яг бас масмалтай бол бас гайгүй л болоо л та. Манайх ч яг удаа нэгдсэн тийм журмаар л байдгийг. Би чинь 11 оноос эхэлж яваа. Сүүлдээ 15 оноос хойш би чинь таксины бас дарга болоод тэгээд таксинуудыг бас юу авч явдаг. Бас нэг нийтч тийм нэг нийлүүлээ холбоо болгоод авч явдаг байхгүй. 21 аймгийн 365 сум осооч бүгд ирж эндээс одоо ажил төрөл хийж одоо такси үйлчилгээгээл бодоход чинь такси ч одоо ерөөсөө бараг бүх аймаг сумдаас байгаа шүү дээ. Хавага Казакаас үрдэл байгаа манай таксинд. За сургууль дээр юу юм нөхөө? Гоё юм зураг. Энэ жил нэгдүгээр анги охин маань орсон. Ер нь хөдөө гэртээ болохоор тэгэл олцохоо яавал хэрэгжилж байна да. Мал үйтэй байдаг болохоор. Чинээс нэг 2 км 500-д өхнөө өргөжчихвэл тэгэл автобусны услал дээр явсан тавиал юм да. Цэлдэ төвчлээ юм да.